сайн байцгаана уу? Сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Та яг одоо Монголд болсон үнэн бодит гэмт хэргийн талаар ярьдаг сувгийг сонсож байна. Энэхүү хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэдэг бөгөөд нэрсүүд нууцлагдсан байдаг тул та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс түгээмэл нэрсээр орлуулан хүргэж байна. 2018 оны 4 сарын 27-ны өглөө Өмнө Говь аймгийн нэгэн сүмд маш аимшигтай хэрэг гарсан. Тухайн өдөр малчин мөнхөө нь иргэд болох цогоо дорж нартай маргалджээ. Гэвч энгийн нэгэн маргаан нь удалгүй зэвсэг хэрэгэлсэн ноцтой гэмт хэрэг болон хувирсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсноор мөнхөө нь спорт зориулалтын тооц 8 загварын бага калибрийн винтов бууг ашиглан цогоо руу нэг удаа буудаж улмаар түүний амь насыг хохироосон. Мөн үүгээр зогсохгүй тухайн үед хамт байсан дорж руу 2 удаа буудсан ба түүнийг мөн адил алхахыг завсан хэрэгт холбогджээ. Энэ хэрэг яг юу болсон бэ? Уг маргаан нь яг юунаас эхэлсэн юм бол? Буу гаргаж ирэх хэмжээнд хүрсэн шалтгаан нь юу байв? Ингээд бүгдээрээ хэрэг рүүгээ орцгоё. Шүүгдэгч мөнхөгийн биеийн бяцалтаас дуртахад тэрээр 1986 онд Өмнө Говь аймгийн нэгэн суманд төрсөн. Хэрэг үлдэх үедээ 33 настай байсан. Эрэгтэй, бүрэн бус дунд боловсралтай, малчин, ам бүл дөрөв эхнэр хүүхдүүдийн хамт Өмнө Говь аймгийн нэгэн суманд оршин суудаг байжээ. Шүүгдэгч мөнхөө нь өмнө нь хэд хэдэн удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан нэгэн байсан. Тухайлбал 2006 онд танхаарах төрлийн гэмт хэрэгт холбогдсон 6 жил 6 сарын хорих ялыг авч байсан бол 2008 онд бусдын биед гэмтэл учруулсан хэрэгт дахин ял шийтгүүлж байсан байна. 2018 оны 4-р сарын 27-ны өглөө сумын нэгэн эмнэлэгт яаралтай дуудлага ирсэн. Сумын төвөөс 75 км-ийн зайд хүн буудуулсан байна гэх мэдээллийн дагуу эмнэлгийн ажилтнууд яаран хөдөлжээ. Тэднийг хэргийн газарт очиход хөдөө байрлах удгийн байшингийн зүүн хойд талд 35-аас 40 орчим насны эрэгтэй хүн цээжнийхээ зүүн хэсэг буюу зүрхэн тус газраа буудуулсан нүүр аман цус болсон байдалтай байжээ. Хэргийн газар намгүм ойр хавьд нь хүн байгаагүй аж. Удалгүй мотоциклтэй нэгэн ирээрч талигаачийг мөнхөө нь бууцсан хэмээн хэлээд дахин нэг хүн буудуулсан байдалтай байгаа талаар дуулгасан байна. Ингээд эмнэлгийн ажилтнууд түүгээр замчлуулан ойролцоо хайлт очиж дорж гих залуу гартай сумны шарахтай айж сандарсан байдалтай байхад нь орсон бөгөөд тэрээр хэлэхдээ мөнхөө ирээд ална хэдэн гэж байгаад ахыг эхлээд бууцсан. Би зүхтаасан чинь араас хит хитэн удаа бууцсан хэмээн хүмүүст ярьсан. Ингээд тухайн айлын эзэн болох Агийн дараах мэдүүлгийг өгсөн байсан. Түүний ярьснаар хэрэг явдал болдог өдрийн өглөө 11 цагийн орчимд гэрт нь мотоциклтай 2 хүн ирсэн бөгөөд нэг нь нутгийн малчин бата нөгөө нь суманд шархацсан байдалтай хүргэгдэж ирсэн дорж нар байжээ. Дорж бата хоёр нь Агид хандаж дараах зүйлсийг хэлж тусламж гуйсан. Бата дорж хоёр хэлэхдээ цогоо дорж хоёр буудулсан. Цогоо худаг дээр үлдсэн. Яралтай түргэн дуудах хэрэгтэй байна хэмээн Агид хэлсэн. Ингээд Аги тухайн үед гар утасны сүлжээ барих ховоон дээр гарч сум руу холбогдсон. Цагдаа түргэн дуудулсан. Харин гэртээ буцаж ирэхэд доржийн баруун гарын буглаг орчимд нь цус болчихсон. Күртэгний хандсуун улаасан байдалтай байсан ба дорж нь Агид хандаж мөнхөө нь цогоо бит хоёрыг худаг дээр буудчихлаа хэмээн иржээ. Мөн гэрч Агийн талигаач цогоогийн талаар ярихдаа тэрээр даруу төлөв. Нийтэж хүнд тусархуу хүн байсан хэмээн дурдсан байдаг. Ингээд гэрч Агийн уулын овоон дээр гарч доржийн хатам аав болох тэрүү залгаж болсон үйл явдлыг хэлсэн бөгөөд гэрчтэй нь харин сумын төвд байсан учраас сумын төвийн цагдаа болон эмнэлэгт хил дуулгасан. Ингээд тэрээр замчлаад эмнэлэг болон цагдаа гихнийг дагуулan худаг дээр ирсэн боловч худаг дээр талигаач цогоо нас барсан байдалтай байсантай таарчээ. Ингээд тэдрээ хэргийн газарт ирсэн байхад нь нутгийн малчин болох одоо гэрч батаа нь хурж ирээд өөр нэгэн хүн бас буудуулсан байгаа гэд дорж дээр хүмүүсийг дагуулж ирсэн. Эмнэлгийнхэн дорж дээр ирээд түүнийг сумын төвийн эмнэлэг рүү авч явжээ. Одоо харин энэ хэргийн хамгийн чухал гэрч болох дорж нь дараах мэдүүлгийг өгсөн байдаг. Тэрээр хэлэхдээ би хадам аав тэгийн очиод хэд хоног туслалцаад байж байсан юм. 2018 оны 4 сарын 27-ны өглөө талигаач ах цогоо бит хоёр малаа услахаар худаг руу мотороо аваад мотоциклтэй явж байтал худгийн наад талд мотоциклд сундалцсан 2 хүн тосоод ирсэн. Тэгээд зогсоод тэр 2 хүнтэй уулзах гэтэл мотоциклийн араар сундалж явсан мөнхөө гих зүс таних залуу бууж ирээд та нар миний моторыг эвдэлсэн байна. Надаар их тоглож байна. Мөн манай малчныг явуулсан. Та хоёрыг буудаж ална. Эсвэл хутгална. Оронд чинь ална, болохгүй бол хөдөө хонио хариулаад явж байхад чинь буудаж ална гэд талигаачтай маргалдаад байсан. Тэгээд бүгдээрээ худаг дээр ирсэн.
Тухайн үед мөнхөө нутгийн Батаатай хамт явж байсан ба худаг дээр ирсэн хойно мөн л талигаач бид хоёр руу дайраад та хоёрыг буудаж ална гэд байсан. Би хонь нийлэх гээд байхаар нь мотоциклороо хонь руугаа явахдаа чи зүгээр байсан хүнийг яахаараа алдаг юм. Чамд туслаад хоньыг чинь услаж байсан нь буруу юм уу гэж хэлэхэд мөнхөө гэрээсээ бууга авч ирээд та муу хоёрыг буудаж ална гэд Батагийн мотоциклыг унаад явсан. Би хонио цааш нь хөөчгөөд буцаж ирээд Батаг хонь хорж байгаарай. Бид хоёр хамт байж бай гэд үлдсэн. Түүнээс хойш удалгүй мөнхөө гэрээсээ худаг дээр ирээд худгийн баруун талд мотоциклоо зогсоогоод шууд буу гаргаж ирээд талигаач бид хоёрын өөдөөс явсан. Бид хоёр тухайн үед худгийн зүүн талд зогсож байгаад хоёр талаар нь тойрч очоод бууг нь булааж авах санаатай гүйсэн. Мөнхөө талигаачийн өөдөөс нь дөхөж очоод шууд шагаагаад л буудчихсан. Буу тасхийн дуугарч талигаач газар унсан. Мөнхөө дахин буугаа сумлаад над руу чиглүүлээд буудсан. Би худгаас баруун хойш зүхтааж гүйсэн. Мөнхөө миний араас дахин буудсан. Би гүйсээр тов сандуул руу орж явтал дахин буудсан. Тэр нь миний баруун гарыг онсон ба би цаашаа гүйсэн. Тэгээд эргэж хараад гараа дараад сууж байтал Бата миний байгаа газар мотоциклтай хурч ирээд мөнхөө чамайг хүрээд ир ярилцъя гэж байна гэсэн. Би үгүй хурдан явж түргэн дуудъя. Намайг айлд хүргээд өг гэсэн. Ингээд Батагийн мотоциклд сунлаад айл руу явсан. Мөнхөө бууга гартаа барьчихсан. Худгаас зүүн тийш овоо руу явж байгаа чихтэй харагдсан. Бата бид хоёр явсаар Агигийн очиж болсон үйл явдлын талаар хэлсэн. Аги түргэн цагдаа дуутахаар явсан. Удалгүй дууцсан гээд хурч ирсэн. Батанд худаг руу буцаад явсан. Би Агигинд байж байтал түргэн ирж намайг эмнэлэг дээр авч ирсэн. Цаашаа юу болсныг нь мэдэхгүй байна хэмээн мэдүүлэг өгсөн. Мөн дахин тэрээр мэдүүлэг өгөхдөө мөнхөө гэрээсээ мотоцикл жолоодон худаг дээр ирэхдээ бууга мотоциклийн банкан дээр тавьчихсан ирээд зогсоод мотоциклоо тавиад бууга авч буугаад талигаач бид хоёрын өөдөөс 2-3 алхахад талигаач руу бууны амийг чиглүүлж байгаад буудсан. Түүний дараа би худгийн баруун талаар тойрч баруун хойд чихтэй гүйсэн. Миний араас мөнхөө 2 удаа буудсан. Эхний сум толгооны баруун талаар эсгэрээд гарсан. Дараагийн сум нь миний баруун булгын доод талаас нэвтрэн орсон. Удаг дээр мөнхөө над руу 2 удаа, талигаач цогоо руу 1 удаа, нийтдээ 3 удаа буудсан. Мөнхөө гэрээсээ ирэхдээ бууга сумалж хаад ирсэн. Тэгээд шууд талигаачийг буудсан. Хэрв гэрээсээ ирсэн хойно бууга сумалсан бол бид нар харж өөрсдийн аюулгүй байдлыг бодох байсан шүү дээ. Талигаач цогоо бид хоёр өглөө малаа услахаар ирж явтал мөнхөөнд Бататай хамт мотоциклд сундалж өөдөөс тосож ирээд муу сайн лалруудыг бүгдийнгийн нална. Та нар яасан овоо юм бэ гэсэн. Талигаач бид хоёр хариуд нь танаа малыг усалж байсан нь буруу даа юу гэсэн. Тэгээд худаг дээр ирсэн хойно мөнхөө талигаачийг чи над мотор асаа гэсэн. Талигаач мөнхөөгийн моторыг асаахаар 2-3 татаж үзээд асахгүй байна гэхэд мөнхөө чи муу лалар эвдээ бидтэй. Чамайг хониндоо ганцаараа явж байхад чинь буудаж ална. Танахыг удмаар чинь ална гэж занаж байсан. Талигаач бид хоёр мөнхөөд чи яасан гэж хүү алах гээд байгаа юм бэ гэх зэргээр үг хэлсэн. Би мөнхөөд чи хүн алах гээд байгаа юм бол гүйцээж алаарай гэж хэлчихэд мал руугаа очиж хорьсон. Мөнхөөтэй талигаач маргалдаж байгаад Батагийн мотоциклийг унаад гэрлүүгөө явчихсан. Би яах гэж явж байгаа юм бол гэж бодоод талигаач дээр ирээд цаадах чинь хаачих гээд явчих уу гэж асуухад гэрээсээ бүү авчирж ирээд бид хоёрыг буудаж ална гээд явлаа гэж талигаач хэлсэн. Мөнхөө талигаач цогоогийн өөдөөс чиглүүлж байгаад бууцсан. Бараг онилж байгаад бууцсны дараа миний ард талаас бууцсан. Мөнхөөнд талигаач бид хоёрыг ална гэж занал хийлж байгаад алах зорилгоор бууцсан гэж үзэж байна. Хэрв айлгах гэсэн бол сумгүй буу барьж болно шүү дээ. Миний биед бууны нэг ширхэгсэн морсон байсан ба сум нь баруун буугалгаар орж баруун дал хавирга хоёрын дунд нь тогтсон байсныг Улаанбаатар хот дох цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж мэс ажилбараар ахуулсан. Тэгээд тэр хошууг цагдаад хураалгасан байгаа. Миний зүгээс эрүүл мэндээрээ хохирсондоо маш их гомдолтой байна. Би эмчилгээний зардалд цаашид нөхөн сэргээх эмчилгээний зардалд ажилгүй байсан өдрийн ажлын хөлс зэрэг нийтдээ 9,401,559 төгрөгийг нэхэмжилж байгаа. Үүнээс эмчилгээний зардалтай холбоотой 1,335,559 төгрөгийг 38 ширхэг баримтын хамт хавсархаар өгсөн байгаа. Одоо мөнхөөгийн ар гэрээс сая төгрөг өгсөн байгаа хэмээн мэдүүлжээ. Энэ хэргийн мөн одоо чухал гэрчүүдийн нэг болох Батаанд дараах мэдүүлгийг өгсөн.
Тэрээр хэлэхдээ 2018 оны 4 сарын 25-наас 4 сарын 26-нд шилжих шөнийн 04 цагийн үед гэртээ унтаж байтал гадаа машин ирж зогсох чимээ гарсан. Удалгүй гэрт мөнхөө ганцаараа нилээд халамжуу орж ирсэн. Мөнхөө гэрт орж ирээд надад сум ороод буцаж явж байна гэж ярьсан. Тэгээд дээрэс нь баг зэрэг уусан бололтой 0.5 литрийн гэрүүл архи гаргаж ирээд түүнийгээ уусан. Би тэр архинаас нь нэг татсан. Бусдыг нь мөнхөө уусан. Бид хоёр юм ярьсаар унтаагүй өглөө болгосон. 08 цагийн үед мөнхөө манай хонь усан дээр ирчихсэн байна. Хоёлаа явж хонь усалж чад ирээ гэсэн. Тэгээд бас би энд машинаа үлдээн. Чиний мотоциклоор явъя гэсэн учраас бид хоёр миний мотоциклоор явж манай гэрээс 10 орчим километрийн зайд байх усны худаг дээр ирсэн. Тэнд мөнхөөгийн адуу, хонь ямаа, ус сахиад байж байсан. Мөнхөө бид хоёр худгийн байшин руу орж моторыг асаах гэсэн боловч асаагүй. Мөнхөө энэ муусайнууд мотор хэмхэлсэн байна. Өөрсдийнх нь моторыг авчирч хонио услъя гэсэн. Тэгээд бид хоёр миний мотоциклоор худгаас зүүн тийш байх Тэ гэдэг айлын гэрлүү явж байтал өөдөөс мотоциклд сумдалсан 2 хүн ирсэн. Тэр 2 хүнтэй зогсоод уулзахад Тэг хуайн хүргэн дорж мөн хамаатан болох цогоо 2 голдоо худгийн мотор тавьчихсан явж байсан. Тэр хоёрт мөнхөө та нар миний моторыг хэмхэлсэн байна. Манай малчныг уруу татаж арх уусан гэж хэлсэн. Тэр хоёр мөнхөөд тийм зүйл байхгүй гэсэн. Ингээд тэр 3 хоорондоо маргалдаж байгаад бүгдээрээ худаг дээр ирсэн. Мөнхөө дахин тэр хоёрт та нар мотор хэмхэлсэн. Малчиг маань уруу татаж арх уулгасан. Та нарыг би өнөөдөр биш маргааш буудаж ална гэсэн. Цогоо хариуд нь ал би ч бас алалцсан гэсэн. Мөнхөө мөн л алнаа та хоёрыг гэсэн. Ингээд маргалдаж байснаа дорж мотоциклаа асааж өөрийн мал руугаа явахдаа чи бид хоёрыг ал. Гэхдээ дутуу албал хогчин шүү гэж хэлчихэд яваад өгсөн. Мөнхөө гинэт миний мотоциклыг асааж унаад гэрлүүгээ яваад өгсөн. Удалгүй дорж буцаад худаг дээр ирсэн. Тэгээд цаадах чинь яах гээд гэрлүүгээ явчих ба. Чи өрн хонио хориод байж бай. Бид хоёр хамт байж бай гэсэн. Би доржийн мотоциклыг жолоодоод хонин дээр нь байж байгаад 20 орчим минутын дараа худаг дээр буцаж ирээд худгийн зүүн талд мотоциклаа зогсоож буугаад худаг руу очиж явтал. Мөнхөө худгийн хойноос замаар явсаар баруун урт талд нь мотоциклоо зогсоогоод бууж худаг руу явж байгаа харагдсан. Би гартаа юм бариаггүй л байна да гэд хартал юугүй буу гаргаж ирээд худгийн зүүн талд зогсож байсан. Цогоогийн өөдөөс шууд буудчихсан. Буу тас хийгээд цогоо газар дээр унаад өгсөн. Би ч сандраад чи яаж байгаа юм бэ? Хүн алчглаа шүү дээ гэд талигаачийг тэврээд авсан. Талигаач юм хэлээгүй амнаас нь цус гараад ирсэн. Мөнхөө талигаачийг буудах үед дорж худгийн урд талаар тойроод баруун тийш гүйсэн. Мөнхөө араас нь явах зураа бууга дахин сумлаад доржийн араас буудсан. Би талигаачийг орхиод мөнхөөгийн араас явж худгийн урд талд гараад иртэл мөнхөө нэг гартаа буу, нөгөө гартаа нэг сум барьчихсан өөдөөс ирсэн. Би гарт нь байсан сумыг нь булааж аваад худгаас баруун урагш шидчихсэн. Тэгээд мотоциклаа асааж унаад доржийн араас явсан. Дорж худгаас баруун хойш бөөн дов сондуул дотор зогсож байсан. Би очиж доржийг сунлаад гэрлүүн явсан. Замдаа дорж гарлуу онсон байна. Гар даагтхаа байжглаа гэд байсан. Ингээд би Агигийнх гэдэг айлд буулгаад гэрээ эзэн Агид болсон үйл явдлын талаар ярьж цагдаа түргэн дууд уцаар хил үг гэж хэлчихэд буцаад худаг руу явж байтал худгийн зүүн хойд талын он дээр хүн сууж байгаа харагдахаар нь яваад очтол мөнхөө хажуудаа бууга тавьчихсан хөлөөжигээд сууж байснаа надад за өнгөрлөө би хүн алчглаа гэсэн. Би мотоциклоосоо бууж очоод бууг нь аваад цааш нь овооны арлуу нууж тавиад мөнхөө дээр ирэхэд мөнхөө утас байна уу? Би эхнэр аав хоёртойгоо ярий гэсэн. Тухайн үед надад утас байхгүй байсан тул би надад утас байхгүй гэсэн. Мөнхөө хоёлаа сүхээгийн очиж уцаар арий гэсэн. Би мөнхөөг сундалж явсаар худгаас баруун урд зүгт холгүй байх сүхээгийн тавьсан. Мөнхөө сүхээгээс уцыг нь гэрийн гадаа нь гуйж аваад тэндээс урагшаа явж сүлжээ барьдаг оон дээр уцаар ихнэрлүүгээ. Би хүн алчглаа гэж ярьсан. Утасны цаанаас эмэгтэй хүн уйлаад байх шиг байсан. Дараа нь аав руугаа залгаж мөн л хүн алчглаа гэж хэлсэн. Ингээд байж байтал сүхээ бид хоёрын араас оон дээр гарч ирээд мөнхөөгийн ярихыг нь сонсоод надаас үний юм уу гэж асуусан. Би үнэн гэж хэлсэн. Сүхээ мөнхөөд хандаж чи яриачтэй гэсэн. Мөнхөө сүхээд юм хэлээгүй уцыг нь өгчхөөд надтай сундлаад худаг дээр ирсэн. Бид хоёр худгийн зүүн талд анх газар унсан чигээрээ байсан талигаач цогоог очиж үзэхэд нас барсан байсан. Тэнд хэсэг хугацаанд байж байгаад мөнхөө хоёлаа танаад очиж би машин аавъя гэсэн учраас бид хоёр мотоциклоор явсаар манай гэрт ирсэн.
Мөнхөө гэрийн гаднаас машинаа жолоодоод яваад өгсөн. Би гэртээ орж болсон үйл явдлын талаар эхнэртэй хэлчихэд дүүгээ сундлаад гудаг дээр иртэл цагдаа эмнэлэг ирчихсэн байсан ба. Мөнхөөг хаана байгаа талаар цагдаа надаас асуухад би сая манай гаднаас машина унаад явчихсан гэж хэлсэн ба цагдаагийн машинд сууж мөнхөөг хайгаад явж байтал манай гэрийн урд талын овон дээр машин харагдсан учраас тийш очиход мөнхөө машиныхаа гадна уцаар яриад зогсож байсныг цагдаа нар барьсан. Ингээд би буцаж худаг дээр ирээд цагдаа нарт болсон үйл явдлын талаар зааж хэлж өгсөн ба. Буу байгаа газрыг мөн зааж өгсөн. Мөнхөө нь талигачийг бууцсан газар, хонгио унсан газар, сум хайсан газрыг нь зааж өгсөн. Мөнхөө баг зэрэг халамцуу байсан, нүдэн гялцаад их сонирн болчихсон байсан. Мөнхөөнд миний цагдаад зааж өгч хураалгасан осоргүй калибр буюу тооцны маркийн буугаар талигач цогоо болон дорж нарыг бууцсан. Бууга бол цэнэглээд бэлтгээд ирсэн байсан байх. Би яг сайн мэдэхгүй байна. Их л түргэн зантай хүн шиг байдаг. Бусдаар бол гайгүй залуу байгаа юм гих мэдүүлгийг өгсөн байна. Мөрдөн байцаалтын явцад өгсөн бусад гэрчүүдийн мэдүүлгүүд мөнхөөгийн зан авир хэрэг болохоос өмнөх нөхцөл байдал болон хэрэг гарсны дараах үйлдэлүүдийг илүү тодорхой болгож өгсөн. Гэрчинхийн дараах мэдүүлгийг өгсөн. Мөнхөө нь эрэхтэй машинтайгаа ганцаараа нэлээд халамжуухан ирсэн ба мөнхөө нь Тэ буюу одоо доржийн хадам аав нь манай малчныг аваад явчихсан юм шиг байна. Мал хуу яаж байгаа бол гих зэрэгээр юм ярьсан. Би бас тухайн үед халамцуу гэртээ сууж байтал мөнхөө нь гинэтэл босч ирээд 100-ны хажууд байсан төмөр данхаар миний нүүрлөө нэг удаа цохиод авсан. Би яг юунаас босныг нь бол мэдэхгүй гинэтэл цохиод авсан. Өөрөөр бол цохиж зодоогүй хэмээн мэдүүлэг өгчээ. Манай малыг харж байсан малчин гээд байгаа залуу буюу одоо гэрч Эрдэнэгийн мэдүүлгээс та бүхэнд хүргэе. Намайг 2017 оны 11-р сард анх над руу мөнхөө гих хүн залгаад манай хөдөө гэрт очиод малын пүнц хяндлаад өгөөч гэж гуйсан юм. Тэгэхээр би зөвшөөрөөд хөдөө гэрт нь очисон юм. Тэгээд тэнд очиод хэд хоног хөдөө хамт байсан. Тэр үед хөдөө хийдэг бүх ажилд нь тусдын болоод ажилласан. Тэр үед би гэртээ 90 очин байж байгаад цагаан сарын өмнө хүн гэртээ харьж хончоод ирье гэж хэлсэн чинь мөнхөө дургуцаад намайг 2 хөлний тав хэсэг рүү алхаар цохиж гимтээсэн. Тэгээд маргааш өглөөн нь босоод би засах гээд бостол 2 хөл гიშгэж болохгүй хүндүр болсон байсан. Тэгээд тэндээ 3 хоноод намайг сумын төвд байх гэрт мөнхөө хүргэж өгсөн. Мөнхөө тухайн үед гэрээхэндээ битгий хэлээрэй гэж хэлсэн. Би тэр үед хиндэж хэлээгүй тас нуугаад үлдсэн. Би ээждээ мотоциклоос унаж гимцэн гэж хэлээд өнгөрсөн юм. Тэгээд би тэр цагаас хойш гэртээ 10 хоног гарan хэвтэж байхад мөнхөө ирээд миний найз хөдөө хамт явъя гэд машинтаа ирсэн. Тэгээд би хөдөө хамт давхиж яваад тэр үед надад өвлийн хүнсийг чинь өгнө. Чамайг ажилд оруулж өгнө гэж хэлэхээр нь би итгээд хамт хөдөө явсан. Тэгээд хөдөө очиж малыг нь тууж оторт хамт яваад тэндээ хөдөө ажилд нь тусалж байсан. Тэгээд дахин намайг зодоод миний толгойг хагалж дахин гэмтэл учруулсан. Тэгээд янз бүрийн шалтгаан хэлж дарамтлагдаг байсан. Ингээд би 2018 оны 4 сарын 25-ны өдөр Саахал дайл тэг гуйгаад сумын төв явна гэхээр нь хамт явчихсан юм. Түүнээс би дахиж мөнхөөтэй тааралтаагүй хэмээн хэлжээ. Ингээд доржийн хадам аав тэд Эрдэнэ гих залуу буюу мөнхөөгийн малыг маллаж хамт харж исэн залуу нь яваад өгсөн юм байна. Мөнхөө нь малыг нь харж тусалж байсан залуу доржийн хадам аавын машинд нь суугаад сумын төв рүү яваад өгсөнд нь ууралсан. Мөн одоо худаг дээр байсан өөрийнх нь мотор нь эвдэрсэн байсан учраас уур бухимдлаад ийлэхгүй одоо ийм аимшигтай хэрэг үйлдсэн байгаа юм. Мөн одоо бусад гэрчүүд нь шүүгдэж мөнхөөгийн талаар бас ярьсан байдаг. Тэдгээр хүмүүс хэлэхдээ зарим гэрчүүд нь түүнийг даруй төлөө, хүнд тосорхуу, арх хуугаад агсам тавьдаггүй, гэр бүлдээ халамжтай хүн байсан гэж тодорхойлж яасан. Мөн одоо шүүгдэж мөнхөөтэй хамт цэргийн алба хааж байсан танилуд нь түүний талаар ярихдаа Сахилга Баттай тайван хүн байсан талаар ярьсан байдаг. Мөн ангийнхан найз нөхд нь шүүгдэж мөнхөөг тодорхойлохдоо хөгжилтэй нийтэж амьдралын төлөө зүтгэдэг нэгэн байсан хэмээн мэдүүлжээ. Харин талигаач цогоогийн талаар мөн адил гэрчүүд нь мөнхөөтэй ижил төстэй зүйлийн талаар мэдүүлдэг. Талигаач цогоог тодорхойлохдоо даруй төлөө арх бүр уудаггүй хүнтэй эвтэй ер нь бол хинтээч муудалцаад байдаггүй гэр бүлдээ маш халамжтай хүн байсан хэмээн түүнийг тодорхойлжээ. Одоо ингээд бүгдээрээ шүүх хэмлэгийн дүгнэлтээс сонсцгоё. Шүүх хэмлэгийн дүгнэлтэнд талигаач цогоогийн бид сум зүүн чэжээр нь орж зүрх уушгийг нийт дайрч баруун талаар гарсан хэмээн тогтоосон. Энэ гэмтэл нь маш хүнд гэмтэл бөгөөд шууд одоо түүнийг өвгөлд хүргэсэн хэмээн шинжээж тогтоожээ.
Харин хохирогч доржийн шарх нь баруун бугулганд сумны шархтай байсан. Тухайн одоо сум нь түүний амь насыг нь хүнөх зорилготойгоор бууцсан боловч амин тус газар нь оноогүй учраас хохирогч доржинол азар амьд үлдсэн байна хэмээн түүнийг дүгнсэн. Хэргийн газраас хурааж авсан тоц 8 загварын бууд бас шинжилгээ хийсэн байдаг бөгөөд тухайн буу нь 5.6 мм винтов буу байсан. Хэрэг гарахаас өмнө 3 удаа буутсан хэргийн газраас олдсон хонгоо нь тухайн буунаас гарсан хэмээн тогтоогдсон. Одоо ингээд бүгдээрээ шүүгдэгч мөнхөөгийн шүүхийн хилцүүлэг төгсөн мэдүүлгээс сонсцгоё. Тэрээр дараах мэдүүлгийг өгсөн. 2018 оны 4 сарын 23-ны өдөр Эрдэнэ гэх хүнээр гэр малаа харуулж орхичоод суманд байх гэрлүүгээ явсан. Очоод 2 хоноод байж байтал 4 сарын 25-ны үдээс хойш Тэ гэх хүн над руу залгаж Эрдэнэ бүх малыг чинь хайчгаад яваад өгсөн. Би Эрдэнэг сумын төвд авчирлаа. Энэ хүн мухар олгой ургасан юм шиг байна. Аймаг явж байна гэж байна. Мөнгө хэрэгтэй гэж байна. Яах вэ гэхээр нь би мөнгийг нь өгчих. Өөртөө нарийг ихэд уцаа тастаад алга болсон. Тэгээд би шууд мал руугаа явсан. Шүн мал дээр ирэхэд малын хагас байсан. Тэгээд батагийн тонсон. Өглөө нь мал усан дээр ирчихсэн байхаар нь малаа услах гэтэл мотор эвдэрчихсэн. Асахгүй байсан. Айлын мал бас усан дээр ирж байсан. Талигаач болон дорж 2 худгийн хажууд малаа туугаад ирсэн байсан. Би тосож очиж уулзаад танах хүчигдөр ямар мотороор малаа усалсан бэ? Би малаа услах гэсэн чинь мотор эвдэрчихсэн байна гэж хэлсэн. Түүнээс болж муудсан. Та нар өмнө нь шаланкийг нэвдчихсэн байсан. Тэгэхэд чин би юм хэлээгүй шүү. Та нар мотор хэмхэлчихсэн байна гэхэд бид нар хэмхлээгүй гэж хэлсэн. Түүнээс болж маргаж муудсан. Тэгээд ийм зүйл болсон. Тухайн үед миний уур хүрсэн байсан. Ягаад гэвэл би нутгаасаа 100 гаруй километрт отор хийж явж байсан. Ганц малчин гэж авч явж байсан хүнийг минь сумын төв рүү аваад явчихсан байсан. Эрдэнэ намайг Тэ гэх хүн уруу татаж авч явсан гэж ярьдаг юм байлээ. Эрдэнэ бичиг үсэг мэдэхгүй. Бичгээр байцаалт өгсөн гэжсэн. Эрдэнэ гэх хүн мал моллоод байж байсан бол ийм зүйл болохгүй байсан. Яагад гэвэл мотор эвдрэхгүй байсан. Би гэрээсээ худаг дээр ирээд буугаа сумлсан. Эрдэнэт хүний амь насыг хөнөөсөндөө маш их харамсаж байна. Хохирогч нараас маш их уучлалт гуйж байна. Өөрийгөө булчимгүй үйлдэл хийсэн байна гэж дүгнэж байна хэмээн мэдүүлэг өгсөн байна. Одоо харин бүгдээрээ шүүгдэгчийн яриад байгаа Тэ гэх хүний мэдүүлгээс сонсцгоё. Би бэлгэх багийн нутагт хаваржиж байсан бөгөөд 2018 оны 4-р сарын 26-ны өдөр сумын төвд ирээд ажил амжаагүй учраа хоноод 4 сарын 27-ны өдөр сумын төвд гэртээ байж байтал 10 цагийн орчимд хөдөөнөөс манай сайхал дайлын Аги гэж залуу миний утас руу залгаж худаг дээр цогоог мөнхөө хурж ирээд буудчихлаа. Түргэн яралтай дууд цагдаад хэлгэж хэлсэн. Ингээд би цагдаагийн хэлтс дээр очиж мэдэгдээд цагдаа болон түргэний машиныг газарчлаад хэрэг бусан газарт очиод цогоо худгийн зүүн хойд талд нүүр аман цус болсон байдалтай нас барсан байсан. Ойр хавьд хүн байгаагүй. Бид нарыг очсноос хойш нутгийн Бата гэж хүн мотоциклтай ирээд хүргэн доржийг бас буудуулсан. Агигэнд байгаа гэж хэлсэн. Мөнхөөг машинаа жолоодод явсан гэж хэлсэн. Би эмнэлгийн машинтай хамт Агигэнд очиход хүргэн дорж баруун талын буулгатаа буудуулсан шархтай байсныг юмж үзээд сумын төв рүү аваад явсан. Би ч гэртээ очисон юм. Мөнхөө цогоо дорж нарын хооронд ямар нэгэн үс хонцонгийн зүйл байгаагүй байх. Юр нэгийгээ сайн танихгүй байх гэж бодож байна. Мөнхөө нь өнгөрсөн жил манай тэр хаваар малтаага очиж намарчаад хавар дахин ирсэн юм. Намар ирж байхдаа бол үг дуу цөөтэй, минь дустай, гайвуул залуу шиг байх шиг байсан. Харин хавар ирэхдээ зан ааш нь эрс өөрчлөгдсөн. Ирсэн өдрөө буюу 2018 оны 3 сарын 6-ны өдөр малчин гих Эрдэнэгийг зодож толгойг нь хагалсан ба ална, хядна, буудан шүүг гихэл үг амнаас нь гарч байсан. Түүнээс хойш хэрэг гарах хүртэл би мөнхөөгийн 2 удаа очисон. Мөнхөө манад мөн 2 удаа л ирсэн байх. Гэрт нь очиход ингээл яриа хөөрөөтэй байсан. Манад очихдоо ч муу адил зүгээр байсан. Талигаач цогоо дүү маань бол хүнтэй муудалцаад байдаггүй. Даруухан мөрөөрөө хүн байсан. Дорж бол сумын төв дээр голдуу байдаг. Хөдөө тэр бүр ирдэггүй. Мөнхөөтэй бараг уулзаж байгаагүй байх. Доржийн хувьд бол хүнтэй муудалцаж ам морой хүн бишээ. Намайг 2018 оны 3 сард мөнхөөгийн гэрт очиж явах үед хураасан хүнжил гудасны хажууд хан төшүүлээд нэг калибр маркийн буу тавьсан байгаа харагдсан. Хиний буу болох талаар би асуугаагүй. Хэрэг гарахаас өмнө худаг дээр мөнхөөгийн малчин Эрдэнэтэд гарахад Эрдэнэ
Та намайг сумын төв рүү аваад яваач. Би энд байх юм бол мөнхөд алуулах юм шиг байна гэж гуйсан учраас эрднийг сумын төв рүү авч ирсэн ба эрдний хамт ирэхдээ мөнхөөг сум руу явсан. Удахгүй ирэх байх. Танах нэг голомтоор нь хүйс тэмтэрнэ. Буудна гэж ярьж байлээ гэж хэлж байсан учраас би мөнхөөг санаатайгаар энэ хэргийг үйлдэлсэн. Доржийг муу алхаар санаатайгаар буудсан гэж үзэж байна хэмээн мэдүүлэг өгсөн байна. Энэ хэрэг дээр шүүхээс ял оногдуулахдаа хоёр тусдаа гэмт хэрэг хэмээн ангилсан байдаг. Нэгдүгээрт цогоог буудан амь насыг хохироосон үйлдэлд 10 жилийн хорих ял. Хоёрдугаарт доржийг алхахыг завдсан үйлдэлд 5 жилийн хорих ялыг оногдуулжээ. Үүний дараа эрүүгийн хуулийн дагуу эдгээр ялуудыг нэмж нэгтгэн тооцож эцсийн байдлаар 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгсэн. Харин тухайн ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр болсон. Шүүхэн талигаачийн оршуулгын зардал болон эмчилгээний зардалд нийтдээ 6 сая гаруй төгрөгийг шүүгдэгч мөнхөөс гаргуулахар шийдвэрлэсэн. Энэ хэрэг нь нэг л агшин дах уур бухимдал, зэвсгийн буруу хэрэглээ, маргааныг хүч хэрэглэж шийдэх оролдлого ямар аимшигтай үр дагаварт хүргэдэг гэдгийг харуулсан ноцтой жишээ юм. Ингээд энд хүрээд өнөөдрийн дугаар дуусаж байна. Дараагийн дугаараар уулзалтаа түр баяртай.